бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгээд юуны өмнө өөрийнхөө цаг завыг зарцуулан энэхүү лайвыг үзэж бас сонирхож байгаа хүн нэг бүртийн орой мэндийг хүргэе. За намайг Дижит Наруу гэдэг. Би бүгд найрамдах Солонгос улсад Ёнсой шүдний сургуулийн нүр амны сонгоцлын тэнхимд докторантаар бол суралцаж байна. За өнөөдрийн сэдвээр болохоор нүр ам судлалын чиглэлээр бүгд найрамдах Солонгос улсад суралцах, за тэр дундаа Ёнсой их сургуульд суралцах талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас хүргэхээр бэлтгэлээ. За агуулгын хувьд бол Ёнсой их сургуулийн талаар элсэлтийн шалгуур, сургалтын хөтөлбөр, онлайн хичээл болон за эмч нарт зориулсан fellowship програмын талаар ярихаар бол бэлдсэн байна. За Ёнсой их сургууль маань анх 1885 онд эмнэлгийн үйл ажиллагаагаар бол эхэлсэн байгаа. Ард иргэдтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Ёнсой Severance эмнэлэг бол анх байгуулагдсан байгаа. За 1957 онд Ёнсой их сургууль маань үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За шүдний сургууль бол 1967 онд нэгдэж, шүдний эмнэлгийн үйл ажиллагаа бол 1978 онд бол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. За Ёнсой их сургуулийн хувьд бол бүгд найрамдах Солонгос улстай шилдэг 3 сургуулиудын нэгт бол багтдаг байгаа. За Азад 21-т үнэлэгдэж, дэлхийд бол шилдэг 100 сургуулийн 85-д бол жагсаж бичигдэж байна. За Ёнсой их сургууль 153 эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. За сүүлийн жилүүдэд бол доктортой хөгжил, за цагуурын өөрчлөлт, ядууралт, тэгш бус байдлын эсрэг алсын хараатаагаар бол үйл ажиллагаагаа явуулж байна. За эсэлтийн шалгуурын хувьд бол энэхүү слайдыг бол бэлдсэн байгаа. За Солонгос улсад бол хичээлийн шинэ жил бол хавар эхэлдэг байгаа. За хавар болон намар гэсэн хоёр улиралд бол онлайн эсэлтүүдийг бол авч байна. За онлайнаар бол бид бүх бүртгэлийг бол хангаж материалаа бүрдүүлэлтийг бол хийдэг байгаа. За хавар бол 10 сарын 30-наас 11 сарын 6, за намар бол 5 сарын 11-ээс 5 сарын 15-ны хугацаанд бол хийгдэг. За ерөнхийдөө бол яг тухайн оныхон цаг хугацааны байдлаас хамаарат нэг юм уу эсвэл 2 өдөр урагшлах юм уу хойшлох тохиолдлууд бол байна. Гэхдээ ерөнхийдөө бол энэ хугацаанд бол эсэлтийн бүртгэл бол явагддаг байгаа. За ярилцлага бол тухайн тэнхмээсээ бол хамаардаг байгаа. За та онлайнаар бүх материалуудаа бүрдүүлэлт хийгээд явуулсны дараа тухайн тэнхим тантай ярилцлага хийх үгүйгээ бол шийдээд, за ярилцлага хийхээр бол танд имэйл хаягаар тань мэдэгдэж ярилцлагын цагийг товолдог бол, за зарим тэнхмийн хувьд бол ярилцлагыг хийхгүйгээр танд шууд эцсийн байдлаар хариуг бол өгдөг байгаа. За хариуны хувьд бол 12 сарын 24 болон намрын эсэлт бол 7 сарын 3-нд, за яг тухайн тогтсон цагийг бол онлайнд бол байршуулсан байдаг. Тэгэхээр яг тэр цагтаа бол танд имэйл хаягаар таны эсэлтийн талаарх мэдээллийг тэнцээгүй хариуг бол олгодог байгаа. За бүрдүүлэх материалын хувьд бол тодорхойлох загтлыг бол 2% бол та за багшаас юм уу эсвэл тухайн албан газраас бол авах боломжтой. За тодорхойлох загтлын хувьд онцлог нь гэх юм бол Ёнсой их сургууль өөрсдийн гэсэн форумтой байдаг. За энэхүү форумд болохоор танаас илтгэх хэдэн асуумжуудыг бол тодорхойлох шаардлагатай бол байдаг. За үүнд болохоор эрдэм шинжилгээний ажил та хэр хийж исэн бэ? За хамт олонний дунд хэр нийтч вэ? Хэр харилцаа хандлага сайтай хүн бэ? За хувийн зохион байгуулалт хэр бэ? Цаг байралт нь ямар байдаг вэ гэх мэд 5-аас 6 асуумжаар бол таныг тодорхойлж байгаа хүн бол үнэлгээгээ өгөөд явдаг байгаа. За суралцах төлөвлөгөө буюу study plan-ыг бол суралцагч хүсэлт гаргагч бүр бол бэлдэж авалдаг. За үүнд бол та хэдэн жилийн хугацаатай суралцах юм. За үүндээ та эхний улиралдаа юу хийнэ гэж төлөвлөж байна. За эсвэл хоёрдугаар улиралдаа судалгааны ажлаа эхлэхээр та төлөвлөгөөгөө гаргаж байна уу? Аль чиглэлээр илүү нарийсж, гүнзгийрч судалгааны ажил хийх сонирхолтой байна гэдэг нарийн деталь бүх мэдээллүүдээ бол суралцах төлөвлөгөөндөө багтааж бол явуулдаг байгаа. За 10 жилийн гэрчлэгээ болон их сургуулийн дипломыг бол мөн хавсаргаж
одоо бүрдүүлэлтэнд бол явуулна. За сургууль бүр одоо яг бүртгэлийн хураамжийг бол авдаг байгаа. За онлайн бүртгэлийн хураамж бол Ёнсон их сургуулийн хувьд бол 100,000 вон-ы одоо бүртгэлийн хураамжтай байсан. За хэрвээ та тэнцээгүй тохиолдолд бол танд энэ бүртгэлийн хураамжийг буцаан олгогдох бол боломжгүй байдаг. Тэгэхээр хэдэн сургуульд материал өгч байгаагаас хамаарат бүртгэлийн хураамжууд нь бас одоо их гарах уу бага гарах уу гэдэг нь бол хамааралтай болно гэсэн үг. За хэлний оноо бол яг үндсэн одоо суурь шалгууруудын нэг бол яхаа аргагүй юм. За тэгэхээр хэлний оноон дээр топик 3-аас дээш. За IELTS болон TOEFL-ийн оног IELTS 5.5, TOEFL 71-ээс дээш оноо байхыг бол эсэлтийн одоо тэр бичиг баримтыг хүлээж авч байгаа газраас бол шаардлагыг бол тавьдаг байгаа. За энэ дээр болохоор оюутнуудын дийлэнхтэй бас асуудаг асуултууд гэх юм бол заавал солонгос хэлний оноотой байх шаардлагатай юу? Зөвхөн англи хэлнийхээ оноогоор за эсэлтэнд одоо хамрагдах боломжтой юу гэдэг асуултуудыг бол тавьдаг. Тэгэхээр танд хэрвээ топикийн оноо байхгүй IELTS болон TOEFL-ийн онооны аль нэг нь байх юм бол та аль нэгээр нь одоо материалынхаа бүрдүүлэлтийг хангаж өгөх бол боломжтой. За ерөнхийдөө IELTS-ийн оноогоор юм уу TOEFL-ийн оноогоор орчоод солонгос хэлний оноо байхгүй тохиолдолд бол бас тодорхой хэмжээний солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлээд ирэх нь бол илүү давуу талуудыг бол бий болгож яадаг. Яагаад тэгэхээр хичээлүүд одоо англи хэл дээр одоо текст бүгд судалгааны ажлууд бүгд англи хэл дээр явагддаг ч гэсэн яг одоо багшийн лекцийн нэмэлт одоо мэдээллүүд за нэмэлт даалгаврууд одоо эдгээр бол бүгд дандаа багш нар бол солонгосоор бол нэмэлт мэдээллүүдийг өгдөг байгаа. Тэгэхээр англи дээр байгаа ч гэсэндээ нэмэлт одоо мэдээлэл бүгд солонгос хэл дээр учраас солонгос хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй ирэх юм бол танд бас давуу талыг бий болгох бол боломжтой байгаа. За Ёнсон их сургуулийн хувьд бол магистр докторийн хавсарсан буюу joint хөтөлбөрүүдийг бол явуулдаг байгаа. За хэрвээ та магистрт суралцахаар зорж байгаа бол таны нийт биелүүлэх ёстой одоо кредит бол 30 кредитэн доктор мөн ялгаахгүй 30 кредитийн бүрдүүлэлтийг бол хийж байна. За магистр болон доктор хавсарсан joint-ийн хөтөлбөрүүд бол 54 кредитийг бол та биелүүлэх ёстой хань. За сонгон хичээл гэж би энэ дээр бас тусдаа оруулж өгсөн байгаа. Үндсэн хичээлээ одоо яг 30 кредитэн үндсэн хичээлүүдээс сонголтоо хийжингүүд та яг төгсөх шалгалтаа өгөх гэхэнгүүд сонгон хичээлийг та заавал үтсэн байх ёстой. Хэрвээ сонгон хичээлийн одоо энэ 6 кредитийг биелүүлээгүй байх юм бол төгсөлтийн шалгалтанд оролцох боломжгүй юм гээ та дахин судлах бол шаардлага гардаг. Тэгэхээр суралцж явах хугацаанд үндсэн хичээлээс гадна сонгон хичээлийн кредитийг бол заавал биелүүлэх шаардлагатай байдаг шүү. За магистр доктор хавсарсан тохиолдолд сонгон хичээл бол 9 кредитийг бол та заавал биелүүлсэн байх ёстой. За энэ дээр мөн энэ слайдн дээр шүдний их хэмж болон нүур амны технологи, нүур амны эрүүл ахуй ангиуд гэж болол зааж өгсөн байгаа. Тэгэхээр та шүдний их хэмжийг одоо төгссөн бол эдгээр хөтөлбөрүүдэд бол орох боломжтой мөн нүур амны технологи техникчийн ангийг төгссөн. За эрүүл ахуй төгсөгч бол та мөн Ёнсон их сургуульд магистр докторийн хавсарсан хөтөлбөрт суралцаж мэргэжил одоо дэвшлүүлж эрдмийн зэрэг бол хамгаалах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр биелүүлэх одоо шаардлагатай кредитүүдийн хувьд бол хоёулаа ижилхэн одоо тэр оноог бол биелүүлэх боломжтой. За суралцах чиглэлүүдийг бол би оруулсан байгаа. Тэгэхээр та магистр, доктор эсвэл хавсарсан хөтөлбөрөөр одоо аль тэнхимд, аль чиглэлээр одоо суралцах боломжтойг бол энэ слайдн дээр бол харуулж өгсөн байна. Тэгэхээр цагаан болон хараар бичсэн одоо чиглэлүүд бол шүдний их хэмжээ ангийг төгсөгч одоо шүдний эмчнэр бол энэ чиглэлүүдээр нарийсаж тухайн тэнхимд магистр докторийн зэргийг бол одоо горилох боломжтой. За улаанаар тэмдэглэсэн тэмдэглэгээнүүд бол нүур амны технологи эрүүл ахуй нүур амны эрүүл ахуй анги болон нүур амны технологийн ангийг төгсөгч одоо оюутнууд, техникч болон эрүүл ахуйч нар бол эдгээр чиглэлүүд рүү одоо магистр докторийн зэргийг хамгаалах
боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг одоогийн байдлаар Ёнсон их сургуульд болол за сая энэ жил гажигдслийн тэнхимд 1 доктор болол төгссөн. За согцлын тэнхим нийт 3 одоо докторант суралцж байснаас сая 12 сард болол 1 докторант маань Ана ухааны докторийн зэрэгээ болол авсан байгаа. За тулгуур эдийн тэнхимд 1 докторант, за хүүхдийн нүүр ам судлалд үржилсэн сэргийлтийн тэнхимд 1 магистрант болол тус Ёнсон их сургуульд болол суралцж байна. За сургалтын одоо хичээлийн хөтөлбөрүүдийг би бас энд дурдж оруулж өгсөн байна. Тэгэхээр та хэрвээ шүдний хэмж болол та нийт 53 хичээлээс болол сонгон суралцах бүрэн боломжтой. За 30 кредиттэй болол эдгээр 53 хичээлээс болол сонголтоо хийгээд илүү одоо тухайн чиглэлээр нарийсч одоо гүнзгий мэдлэгээ тэлэх болол бүрэн боломжтой байгаа. За технологи, эрүүл ахуйн одоо төгсөгч нар болол нийт 40 хичээлээс болол сонголтоо болол хийж одоо суралцах болол боломжтой байгаа шүү. Тэгэхээр энд болол би яг тодорхой хэдэн хичээлүүдийг болол оруулж өгсөн байгаа. Тэгээд үүнээс гадна дахиад бас хичээлүүдийн сонголтууд болол байгаа шүү. За энэ слайд онлайн хичээлийг болол оруулж өгсөн байгаа. Тэгээ яагаад энэ слайдыг бэлдсэн бэ гэхлээр би өөрөө 2017-аас 2020 оны хооронд болол Ашиус нүүр ам судлалын сургууль нүүр амны согцлын тэнхим дадлагжигч багшаар ажиллаж байсан. За сүүлийн 1 жил буюу 2 сараас эхлээд бид карантинд ороод за тэгээд бүх хичээлүүд болол 2020 оны хичээлийн жилийн 2 дугаар улиралд болол тэр чигтээ Монголд онлайнаар болол явагдсан байгаа. За яг тухайн үед болол оюутнуудын одоо хэлж исэн одоо санал нь болол хичээл болол онлайнаар явагдахаар ойлгомж их багтай байна. За дадлаг хичээлүүд ингээ онлайнаар явхлаар үр дүн их муутай байна гэдэг бас хүсэлтүүдийг болол тавьж исэн. Тэгэхээр цаашид бас ковидын нөхцөл байдлаас үл шалтгаална бид бас онлайнаар одоо хичээл сонсож хичээлийг хийх одоо тийм шаардлагууд болол бас гарч ирж байна. Тэгэхээр бяцхан энэ слайдыг болол оюутнуудтай зориулж болол бэлдсэн. Тэгэхээр онлайн хичээл та орохдоо дүрсээ өгөхийг болол би зөвлөж байгаа. Тэгэхээр дийлэнхтэй болол онлайн хичээлүүд дүрс өгөхдөггүй явдаг тийм үү. Тэгэхээр хэрвээ та дүрсээ өгөх юм бол илүү идэвхтэй, илүү анхааралтай гар тухайн хичээлд бол хамрагдах боломжтой. За тэгээд дүрсээ өгөхийн тулд мэдээж та өглөө эрт тосно өөрийгөө бэлдэн, хичээлээ бэлдэн, ширээгээ бэлдэн. Тэгэхээр бэлтгэл ажлууд ороод тэр хичээлд илүү анхааралтай бас оролцох боломжийг бүрдүүлж өгч байгаа болов уу гэж миний хувьд бол бодсон байгаа. За онлайн хичээлийг үзэхдээ мөн одоо өөртөө үнэнч байж одоо сурах ёстой цагтаа анхаарлаа бүрэн хандуулж болол суралцаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ бол бүрэн боломжтой бас онлайнаар та өөрийнхөө суур одоо тэр ойлголтуудыг хичээлийн үндсэн ойлголтуудыг бол бүрэн бас авах боломжтой байдаг шүү гэдгийг бол хэлмээр байна. За ойлгоогүй үлдсэн болвол одоо дахин асууж хичээлийн агуулгыг заавал бүрэн ойлгож аваарай хичээлийн төгсгөлд. За энд бол би мөн ялгаа байхгүй одоо докторийнхоо хичээлүүдийг бол тэр онлайнаар болол хичээлүүдээ болол бүгдийг үтсэн байгаа. Тэгээд энд ажиглагдсан нэг тал нь гэх юм бол хичээл бүрийн төгсгөл бид нар бүгд дүрсээ өгдөг. За хичээл бүрийн төгсгөлд бол багш заавал биднээс одоо нэг шаардлага тавьдаг нь асуулт асуу. Тухайн хичээлтэй ойлгоогүй зүйл юм уу ямар нэгэн одоо нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байгаа бол асуулт асууж ирэхийг бол заавал бол тэр шаардлагыг бол тавьдаг гэсэн. Тэгэхээр бид нөгөө тухайн хичээлтэй холбогдлолтой яг оновчтой зөв асуулт асууж сурах нь бол бас яг бидний хувь хүний тэр скиллийг бас хөгжүүлдэг юм байлээ. Тэгэхээр оюутнуудаа хандаж хэлэхэд тухайн хичээлийн бэлтгэлдээ зориулаад бас асуултыг бэлдэж орж ирэхийг бол бас зөвлөмөр байна. Тэгээд хамгийн төгсгөлд нь бол та яг энэ онлайн цагуудад өөрийнхөө хичээл дээр бүрэн дүрэн анхаарлаа хандуулахгүй за их тийм анхаарал багтаагаар сул оролцсон болол эргээгээд магистрт докторт суралцах үед одоо тэр суур хичээлийг эргэж одоо нөхөж
сурахад цаг хугацаа, энергийг их зарцуулдаг. Тийм учраас яг сурах цаг хугацаанд илүү анхаарлаа бүрэн төвлөрүүлж үндсэн суурь хичээлүүдийнхээ ойлголтыг хангалттай гүнзгий түвшинд нь олж аваарай гэж бас уриалмаар байна. Тэгэхгүй бол ирсэн хойноо та гадаадад юм уу эсвэл төгсөөд гарсан хойноо бас эргээгээд номоо эргүүлэх ч юм уу ийм нөгөө цаг хугацаа бас алдах тохиолдлууд байгаа учраас өөрөө өөртөө үнэнч байгаад за яг бүрэн анхаарлаа хандуулж онлайн хичээлдээ хамрагдаарай гэж бас оюутнуудаа бяцхан зөвлөмжийг хүргэх гэсэн юм аа. Тэгэхээр энд бол мөн ялгаа байхгүй Солонгос улсад ер нь дэлхийн аль ч өнцөг буланбурт бид нар бүгд онлайнаар бол сургалтуудыг авч байгаа учраас өөртөө сахилга баттайгаар бас хичээлдээ анхааралтай, идэвхтэй оролцоорой гэж оюутнуудаа уриалъя. За хамгийн төгсгөлд нь бол эмч нарт Янсан их сургууль дээр одоо эмнэлэг зүйн дадлага тойролтыг хийх боломжууд бол байдаг. За энэ нь болохоор 3 сарын хугацаатай. За мөн өөрөө энэ нь тэтгэлэгтэй хөтөлбөр байгаа. Тэгэхээр доорх одоо энэ богино хугацааны сургалтанд та холбогдохыг хүсэж байгаа бол энэ талаарх мэдээллийг авахыг хүсэж байгаа бол доор тавигдсан линк холбоосоор холбогдож бас мэдээллийг аваарай. За тэгэхээр энэ бол ямар шаардлага тавигдах вэ гэхлээр зөвхөн та лицензтэй байх ёстой гэсэн шаардлага бол байгаа. За тэгээд давхар бүрдүүлэх бол материалууд бол байгаа. Тэрийг одоо линкийн холбоосоор холбогдож бас үзээрэй. Тэгэхээр соог цэслийн тэнхимд, гажиг цэслийн тэнхимд, мэс цэслийн тэнхим, хүүхэд, за тулгуур гэх одоо эдгээр нэр дуудагдсан энэ слайдн дээр харагдаж байгаа энэ тэнхмүүдэд бол эмчнэр 3 сарын хугацаатаагаар эмнэлэг зүйн тойролтыг бүрэн хийх боломжтой байгаа шүү. За тэтгэлгийг бол бас би судалж үзсэн. Тэгэхээр 1 сарын хугацаанд бол та сая 300 мянган воны одоо цалинтай тэтгэлэг аваад болол эмнэлэг зүйн тойролтоо хийх бүрэн боломжтой байгаа. За яг одоо энэ хөтөлбөрөөр Aviation International одоо энэ хөтөлбөрөөр ирсэн нэг монгол эмч болол яг одоо Янсан их сургуультай бол эмнэлэг зүйн тойролтыг мэс цэслийн тэнхимд хийж ин. Тэгэхээр давуу талууд бол маш их байдсан байна гэдгийг бол энэ хөтөлбөрөөр дамжуулж бол харсан байгаа. Тэгэхээр мэс цэслийн тэнхимд бол ердөөсөө хийгдэж байгаа бүх мэс ажилбарууд дээр болол бид одоо оролцох боломжтой, харах боломжтой байгаа. За доктороор одоо магистр доктороор суралцж байгаа одоо суралцагч биднэрт хүртэл одоо тухайн хичээл маань бол өглөө 7:30-д бол ороод 9 цагт дуусдаг байгаа. Яг үзлэг эхлэх цагаар. Тэгэхээр бүх магистр докторууд бол одоо тэнхимдээ ороод альч багшийн үзлэг дээр бол бүрэн одоо эмнэлэг зүйн тойролтыг одоо хийх боломжтой байдгаараа бас илүү давуу талтай болов гэж бодож байна. Тэгэхээр эрдэм шинжилгээ за эмнэлэг зүй хавсарч болол одоо сургалтууд бол явагдаж байна. За ингээд миний бэлдсэн бяцхан одоо мэдээлэл илтгэл маань та бүхэнд багч гэсэн одоо хэрэг болсон болов гэж бодож байна. Тэгээд анхаарал хандуулсанд бүгдэнд нь маш их баярлалаа.